Монголын ардын зэргийн Тэг 80 толгоор тусаад чадварыг тагшин тусаад 1994 оны 5 дугаар 22 дугаарыг 110 тэнгээс дотыг томилох тухай. Монгол улсын зүүн юу өмнөгийн агаарын дархан хэд дараалал локацийн таамаглаж явуулах, агаарын хөлгийн нислэгэнд хяналт тавих, агаарын цагийн байдлыг зарлан мэдээлэх зорилгоор өдөрт хоёрны хоронгууд хотын бүрэлдэхүүнд дорох хүмүүсийг томилохын тулд тушаах нь. Өдөрт хоёрын жижигүр Ахмад Батбол Радист дэд ахлагч Батбаяр оператор дэд ахлагч Батбаатар Балшичийн дэд ахлагч Гамбат Загтаам хаанаас дэд ахлагч Мөнгө Чулуун нарыг тусад томилсоогоо. Томилогдсон бүрэлдэхүүн албан үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж аюулгүй ажиллагааны дүрмийг нарийн баримтсан эдхийг үүрэг болгосгоо. Захирч Ахмад Банчинбу. Энэ дайчид өглөө бүр цэргийн жагсаалдаад зэх шулуун зогсож 50 цагийн байлдааны үүрэг авлаа. Локатрын станцын цэнхэр дэлгэцээр шар туяа эргэлдэн. Энэ л туяа эх орны агаарын хилийг манаж байна. Дугаар салбарын техникийн албаны орлогч Ахмад Батбол. Апаадын болон гадаадын агаарын шилжүүлгийг илрүүлэх зориулалттай. За станцын насгыг ярих юм бол олон жилээр сүүл болоод өсгөр дээр үеийн уугных радиостанц гэвч одоо сүүлийн үед орж иж байгаа радиолокацийн станцуудыг болох юм бол найдвартай ажиллагаа багтах чанараараа багтаатай. За энэ илрүүлэх алс Эргэн тойрны хэмжээ 360 градус 360 км байгаа агаарын метан бүхий болон босод метнээс радиостанц агаарын зүйлийг хүлээж авах юм үүрэгтэй. Энэ чанар энэ үүргээ одоо гавхын нутгийг одоо мэдээж байгаа. За энэ дээр бол одоо алс аазмуудыг ингээд километрээр гараад өөрчлөлтөө хийж байгаа. Бас жоо ингээд орон нутгийн одоо шаадууд энэ дээр гардаг өөрөөр хэлбэл юу гэх юм орон нутгийн үйлдвэр уур даваанууд энэ дээр зөвхөн манай вариант байгаа матхан ууд гэдэг ууд энэ жоо зүйл байна. Энэ дээр үндсэндээ агаар илэрсэн зээлүүд энэ зөвхөн зөвхөн зөв зураас гэдэг үгтэй одоо онгоц маягийн үгтэй харагддаг. Зөвхөн зөв зураас харагддаг. За энэ одоо нэгээс ихлээр одоо боогнсон олон зээлүүдийг нэгд зэрэг илрүүлэх энэ чадтай. Энэ радиолокацийн станцтай. Энэ Монгол улсын газрын ба агаарын хэлбэл үндсэндээ одоо найдвартай хамгаалалт байгаа гэж манай ард түмэн найзаж болох юм байна. Локатрын долгион 360 км-ийн ас радиустэй тойрогт тарж байна. Үзэгч та бүхэн бодоод үзэлтэй. Багахан энэ салбарын их хүрээтэй үүрэг биелүүлж байдгийн хилийн цэргийн хэд хэдэн хороо 10-10-аар тоолох сумангийн дээрээс асарлан нөмрөх агаарын дархан хилийг алган дээрээ харж байгаа дайчид эд нараа. Оросын цэргийн мэрэгдийн бүтээсэн орчин үеийн зэвсэг ийм л чадaltaй, ийм л найдвартай ажээ. Өнөөдөр энэ дайчид хил зөрчих харийн онгоцыг хамгийн түрүүнд илрүүлэн эх орондоо зорчих
өөрийн онгоцыг хянаж хамгаалах үндсэн үүргээ өргөсөн тангаргаа биелүүлж суuna. 2169 253 33 11 индекс 71 20 900 за 2169 253 39 12 0169 253 42 13 за 0169 253 95 14 0169 253 253 Локаторын дэлгэцээр хэний ч онгоц адилхан шар цэг болон харагдана. Тэр цэг ямар хурдтай хэдий хэмжээний өндөрт хаана ямар газар явааг зөвхөн дөлхөөрөөр тайлах тоогоор уншина. Энэ тоо агаарын цэлийн зам болон байлдааны самбарт зурайна. Сигнал 567 0169 253 66 за цэл чиглэлээр хэрэглээ. Сигнал 567 0169 773 28 17 17 индекс 71 120 900 за 0169 773 37 18 0169 773 30 44 гаруй за 0169 773 45 20 0169 778 71 21 за 0169 773 88 22 0169 710 8 11 23 за сигнал 447 Онгоцны явж байгаа зам мөр босон тоонууд холбоочны гараар дамжин цэг зурааст хувиран төвдөө очино. Төв хүрдэгнэ. Ардын цэргийн дугаар салбарын захирагч Ахмад Дончинбоо Дорнод нутгийн агаарын хил тайван байгааг итгэж байна. Сэнхэр дэлгэц ариалын нөхрөөгөө дамжуулан Дорнод аймгийн засаг дарга түүний тамгын газар болон Дорнод аймгийн нэг хөдөлмөрчдөд Монгол улсын зөв зүгийн агаарын дархан хил ам олон тайван байгааг илтгэж байна. Манай аймаг Тус аймгийн Матас сумын ойролцоо байрладаг Монголын ард цэргийн хэмжээнд тайван цагт баяртай нэвтрүүлэлтийн үүрэг гүйцэтгэдэг цөөхөн аймгийн нэг юм а. 1990 оноос эхлэн хугацаа цэргийн албан хаагчгүйгээр дан ганц офицер ахлагч удирсан албан хаагчдын орон тоон дээр ажиллаж байгаа энгийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр мэргэжлийн цэргийн зохион байгуулалтанд шилжиж баяртай нэвтрүүлэлтийн ажиллагаа гүйцэтгэж байгаа анги гэдгээрээ онцлог нэм анги юм а. Тус ангийн үндсэн гол үүрэг бол Монгол улсын зөв зүгийн агаарын дархан хилд араалал локацийн тангилж явуулах, агаарын цагийн байдлыг зарлан мэдээлэх, Монгол улсын нутаг дэвсгэр дээр нисэж байгаа агаарын хөлгийн нислэгэнд хяналт тавих үндсэн үүрэгтэйгээр гол үүргээ биелүүлж байна. Энэ үүргээр манай аймгийн хамт олон 1964 оноос хойш 30 жилийн турш хариуцлагатай нэр төртэй гүйцэтгэж ирлээ. Тус ангид ажиллаж, амьдарч, алба хааж байсан олон хүн өнөөдөр
дорн хязгаар нутагт алга бааж амьдарч байгааг бид сайн мэдэж байна. Тэднийг бид өнөөдөр зарим нэгээс нь дурсан зохон тэмдэглэхийг хүсэж байна. Бангийн анхны нууцын мишээчээр ажиллаж байсан одоо байнгын хөдөлмөр нийгмийн хангамжийн байцаагч Бямба нууцын эрхлэгчийн ажил хийж байсан төмөр замын 10 жилийн дунд сургуулийн багш Бадаржов мөн нууцын эрхлэгчээр ажиллаж байсан одоо хойр эрхлэх аж ахуйд жолооч Элдв жолоочоор ажиллаж байсан Хон Хэрэ холоосорон зарагч байсан Базарагчаа аж ахуйн дарга Монкор эмчээр ажиллаж байсан Хаян хороо мэтийн олон хүмүүсийг дуртахад бидэнд хангалттай байна. За дээр нүрдэрсэн хүмүүстэй болон энд нэр дурлагдаагүй офицер ахлагч, ажилчин алган хаагч, цэрэг дөрвч нартаа дорны цэнхэр тэнгэрийн мэлмэр улсын ангийн хамт олноос чинь бензин сэлбэр хандгийг дэлгэн барьд мэдчилж байна. Манай хамт олон аян байгуулагдсныхаа 30 жилийн ойг энэ оны 6 дугаар сарын сүүлчээр тэмдэглэж байна. Энэ салбар байлдааны үргэн найдвартай биелүүлэхийн үндсэн дизель станцуудын бэлэн байдал, түр шалтгааны хөрөлцөө хангамж жухам үүндэл орон нутгийнхны тусалцаа оршиж байна. Тэгээд ч тэр юм уу энгийнхэн буюу нутгийн мэрэгчлээ иргэд цэргийн дизельчнэр ажиллажээ. Энтхийн харуулах хамгаалалт тогооч, цэвэрлэгч, үйлчлэгч, нярав, нибо, малчин, цөмөл маттынхан ингэж цэрэг энгийнхэн сэтгэл гар нийлэн цэлмэг тэнгэрээ харж хамгаалж байна. Жилийн ойд бэлдэж байгаа ажлаа эрчимжүүлнэ. Гүйцэтгэж байгаа үүрэг ажлынхаа байруудыг одоо журмал зэгцэлнэ. Хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа хаваржааны ажлаа эхлүүлнэ. За ангийн хотхон доторх журам дэглэмийг одоо сахиулах, ялангуяа одоо мал орж орчныг бохирдуулж байгаа байдлыг арилгахад одоо гол үүрэг зогсож байна бидний дунд. 30 жилийн өмнө тал нутгийн сэрүүн сайхан энэ дэнждэр айрмын ногоон асар анх дэрвсэн түүхтэй. Өнөөдөр тов хийтлээ тогтсон цэргийн нэгэн анги болжээ. Анхны шаваас энэ өдрийг хүртэлх он жилүүдийг мэдэх Ахмад дайчин сэр дамб цэргийнхээ сүвдрвчдор сэтгэл хөдлөн хуучлана. 1964 онд анх суурь тавьж эхэлсэн. Тэгээд 65 онд бол одоо байлдааны ажиллагаа одоо эхэлж ажиллагаанд орсон юм а. Энэ үеэс нэхлэн би тус ангид ахлах жолоочоор ажиллаж 28 жил одоо ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд бол манай тус анги Батамгал яамны сайдын шалгалтаарууд одоо удаагийн шалгалтаарууд армийн одоо онцгой үнэтэй шалгаж байсан. Тус ангийн ангид бол одоо манай айрмдууд адуу хаажсэн юм нөхдүүд бол одон байгаа. Одоо бол одоо үе залгамжилж манай залуучууд үүрэгт ажиллаа сайн ажиллаж байгаа. Тэр байлдааны бэлтгэлтэй сайн суралцаж одоо үүрэгт ажиллаа сайн хийж байгаа. Энэ ангид тэгээ албаас улсаас одоо тэгээ улсад нэртэй зүйтэй ямар улсууд гарав? Мэдхийн би. Манай ангид одоо албаас улсуудаас их орныхоо одоо бүтээн бас ажилтнууд ажиллаж байгаа хүмүүсүүд хуульчиндаа ажилладаг одоо олон бие баруун зүүн аймагуудад бол Доромтоос ямар улсууд вэ? Доромтоос бол улс ордын аж ахуй одоо нэгдэл нийгэмд ажиллаж байгаа хуульчиндаа ажилласан одоо улс аймгийн харьяа нүүдлийн шуурай гэж санхүүгийн ажилтан одоо нэг тус одоо хөдөлмөр нэгдэлд ажиллаж байгаа гихэтдингийн одоо хүмүүсүүд байгаа. Анх ихэд энэ дэнж дээр ямар шүү байсан? Энэ 30 жилийн дотор яаж хөгжив? Анх одоо ирэхэд бол энэ манай цэргийн ангийн анх байгуулах энэ газар бол одоо зүдгнөгөө ургасан сайхан дэнж байсан. Тэгээд бол одоо анх таваа тавьж тэгээд шинээр одоо цэргийн байр хазаар мөн
барилгууд юм байсан юм аа. Тэгэхээр анхны аваад зэрэг ямар хүн байсан бэ? Анхны салбарын даргууд Ахмад Ямсрын гэж хүн байсан. Салбарын анхны нууцын бичээч Ахмад Байчин Бямба. Тус анги нь одоо хэдийгээр ийм жижигхэн анги боловч хэлийн одоо хоёр том материалын одоо хэмжээний үргийг гүйцэтгэж байгаа учраас энэ бол одоо чухал том одоо алуу гүйцэтгэж анги 50 цагт одоо баялын үр гүйцэтгэж манай улсын одоо томоохон салбар юм аа. Салбарын эмчээр ажиллаж байсан Хаян Хэрва, аж ахуйн дарга байсан Монхор, цөмөл тэдний гэр бүлийнхэн. Аймагт маань байгаа агаарын харуулын ганц анги Маттын салбар шүү дээ. Зүүн өмнөд агаарыг манаж байгаа хэмжээ багч хүрээ хязгаар ихтэй анги. Өнгөрсөн жил манай аймгийнхан Хөлийн цэргийн 60 жилийн ойг ард цэргийн баяр болгон тэмдэглэсэн билээ. Агаарын цэргийн дивиз гэхээр салбарын ойг аймгаараа тэмдэглэхийг хүсэж байгаагаа ярьцгааж байна. Дугаар салбарынхан цэргийн жагсаалдаа зэгшүүлэн зогссон ч зах зээлийн цагийн урсгалд ажиллаж амьдрах арга ухаанаа олж явна. Тэд саах үнэ суур цагаан хоньноос эхлээд мал малын захтай болжээ. Аж ахуй хариуцсан Ахмад Лавсрын Малчин Батчлуу нар сүргийн бэлчээрд ярилцаж суун. За одоо тэгээ төрөл бол хинээ аваад байна да. Одоо хуурга тугууллаа. Хорог одоо би 180-ыг аваад байна. Тугуул одоо нэг 4 хүний тугуулаад байна. Одоо энэ өвд яг нэг өвдөн сайхан өвд бодлоо хорогдлогоо өвлжиж энэ хавар төлмөд маань дэдэм мэл барахтай сайхан төлж өнгөрч байна. Одоо ингэж малынхаа ингэж ашиг шимийг авна тийм ээ. Одоо ингэж ноос өсний цаг боллоо. Одоо ингэж ноос маань ноос авч эхэлнэ. Тэгээд одоо 30 жилийн болно гэж одоо гүмүүгээ барьж 6 сарын 1-ээс гүүгээ барьж айргаас үнэгээ сад цагаатыг тэмэтийн ажлын 6 сарын 1-ээс гэжийнэ. Малын хоригдлууд нөтөндөө байхгүй энэ өвчсөн хоригдлгүй онд мэнд орсоо. Өнөө жил сайхан цатаа үүд болтой. Сайхан үүд болж өнгөрсөн. Тэгнэ. Яхан авсахтайхан хавард байна гэхдээ байгаа өнгөрдөө.
тэгээд нэг дундаа залгалаа. Одоо ингээд ойдлоо одоо цагаан идэгээр нэгэн одоо юм бидэн тийм. Одоо ойдлоо тэгээд үнэгээ саачгаа идэг авна да. Гүүгээр дайрэг гэж чинь. За хон өхөр малаа саагаад тэгээд сүү цагаан идэ бид юм аа тийм. Айл өрхөд алга дарам газрын өгөөж хишгийг мэдэрч эхэллээ. Модоо гэж жоохон аваа тарьсан. Нэг юм дайрж байгаа. жоохон бахан талаатай. Талааны хажууд таарууд жоохон аваад ирсэн. Соолгаад нэг 5-6 хонч. Ингээд оргон л байх. Ер нь танаа энэ салбарч нь махаа өөрснөө бэлдээд малтаа авчирс махны хөрөлцөө сайтай юм байна шүү дээ. Өөрснөө ногоогоо ер нь энд байгаа зэргийн адуун хаашд бүгд ногоо тэрвэлний ашигтай юм да. Энэ жоохон энэ нутагт хэр ургаддаг юм бол энэ дэнж газар юм байна. Энэ дэнж газар бол одоо ахуудаа тааж. Ер нь ангийн тэрэ салбар дэнж газар бол сайн ургадаг юм. Ангийн байдал адилхан дэнж газар. Орхгүй үйл адилхан ургана аа. Ер нь энэ ногоо дахиад гахаа шигдэг юм туслах чиг өрхийн туслах аж ахуйн чиглэлийн юм хөгжүүлээ тэрнийг өсгөж үржүүлэх ийм цаг боловцоо зав чөлөө хэрэг байна танаар. Өдөр бол одоо бол энэ зав чөлөө гарч ирж байна. Энэ хөгжүүлээг бол хахаад. Ер нь одоо зэргийн адуун хаагч ч гэсэн ер нь өсвийн хэднээс гадна хажуугаар нь туслахаар туслах аж ахуй хөгжүүлэх нь хэрэгтэй юм да. Өөрөөр хэрэгтэй. Танаа энэ ажил тунд хэр өрнөж юм хөө санаач. Ер нь өрнөж байна одоо. Тэр олон айл тарж байна уу? 5-6 айл одоо энэ талбай бэлтчихээд байгаа. Зарим нь суулгаагүй. Зарим нь суулгаж ил байгаа. Энэ нодны урчин давгүй урах завсаа айл бий юу? Нодны урчин яхаа авсан айл бий. Хэрэг ер нь давгүй лэнсэн боломжтой гэж ярьж байна. Чи өнөө жил тэгэл тарж байгаа. Би энэ жил. Энэ жил жаахан баахан талаад байсан юм аа. Баахан талаа. Ирэх чи талбайгаа өргөсгөх юм байгаа. Одоо сайн ургал талбайгаа өргөсгөх. Чоусон хотод амьдарч байгаа ардын цэргийн 85 дугаар ангид алба хааж байсан бүх хүмүүсийг салбар комист ирж уулзахыг урьж байна. Комисс Багшийн коллежийн хойд тал удирдлагын хөгжлийн институтын салбар дээр ажиллаж байна. Дунгур асангал шиг бадран өнгөрлөө тэр хамтны юмгийн гасна тэл чурнэгд ганнасаа Эх орны минь цэлмэх тэнгэр минь хиртэж бошгүй цэнгэг агаар минь хинч галдашгүй цэнхэр хил минь энд шам татсан газар байхгүй энд шам босгосон тор байхгүй радио кадрын ангийн алгуурхан эргэлтэн эх орны хон сүлдэнд эгэл түмний хэн заяанд хүлээсэн үргэнд хүнд хариуцлагатай биелүүлэх сэтгэл зориг нь өндөр ардын цэргийн дугаар салбарын ажил үүрэг өөдрөг байна. Рухл хоёрын дундур асангал шиг бадран өнгөрлөө тэр хамтны юмгийн гасна тэл чурнэгд ганнасан үсэл дүүрэн залуунаас мэтэлгийн дил дээр тогшиг явлаа залуунаас таны жилийн зэрэг явлаа шиг бадран өнгөрлөө Нин уранд дүдмэгдэгтэй ургадунд багтаж явсан Хамгай шаргих ашинхан чимэн нэрдэн сэрэг шуу шиг явлаа Залуунаас таны жилийн зэрэг явлаа
Талан нутгийн ногоон дэнжид эрээн асар цэнхэр майхан дэрвэн алтан соён бит төрийн далбаа намрын мандаж байна. Баяр наадмын гоёл хувцаа өмссөн наадамчин олон энэл дэвжээг тойрно. Ёстой суран жолоо атгсан өнгийн цэцэг энэ дургажээ. Энэ бол хязгаар нутгийн сумын наадам биш ээ. Энэ бол хязгаар нутагт оршдог цэргийн салбарын наадам. Дорнот аймгийн Мат сумын нутагт ардын цэргийн дугаар салбарын хан 30 жилийн ойгоо явтартай тэмдэглэж байна. Цэргийн наадмын цэнхэр асарт дугаар салбарын захирагч орон нутгийн захиргааны удирдлага Улаанбаатар готдог төв ангаас өргөдөн ирсэн жошид байраа эзлэн зүүн баруун магнат хүчит бөхчүүд дэвэн хурдны шанц төлгүүд төмөн эхийн аядуугаар өдүүлэн ойд зориулсан наадам эхэллээ. 고쳐! 나가!
болцгоо. За хайж явах. Цэргийн наадмын бохин дэвжээ. Энд дугаар салбарт алуу хаасан залуучууд Матад сум болон Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын бөхчүүд зодголжээ. Агаарын дархан хилээ хамгаалж байгаа энэ салбарын ойд Дорнот нутгийн залуучууд хүлцсэн ирж өргөн дэлгэр болгож байна. Хүчит бохин барилдааны 3-ын даваа шувтархад сумын зам 4, залуу бөх 4 үлдэж шөвгийн 8-д үлдээд байна. Ер нь Матад нутагт цэргийн наадам олон удаа болсон түүхтэй. Тиймээс нутгийн зон олон цэргийн салбарын ойгоо сумын ой өөрсдийн баяр цэнгэлмэт үздэг юм аа. Тийм ч учраас энэ ойд гэгтэл 80 гаруй хязаалан 60 орчим шүтлэн 50 гаруй даага сойжээ. Шүтлэн мордын уралдаан барайны газар дөхөж ирлээ.
Хүүхдийн жижигэн унаж хүлгийн баган уралддаг даагны уралдаан сонин сайхан хэн хэний даага аригдж хэний дааг баян ходоод болдог болдоо. Цэргийн наадмын хурдан хөлгийн уралдаанд алтан жолоогоо өргүүлсэн мордыг золлож бай шагналыг салуурын захирагч Дончин буу гардуулж байна.
Энэ эзэн яасан. 타고들 쓴다고 해서 돌아가 그쳐서 돈을 올게 줘라 이제. 예, 맞아. 이제 못한다고 내가 바다 돌아가고 있어. 실은 올게 줘 그래. 조금 하냐 때문에 되기는 신상대 저왕을 잘해도 그게 길승은 거진 일시리 뭐이라 이제 뭐 일시리 나 여기는 Энэ жилийн баян хотод ирэх жилийн дөрөв магнат матцмын уяж доржин шаргадаг хурдалж баян хотод ганцлан наадын талбайгаас гарч явна. Хүчит төхөн барилдаанд үзүр төрөнд Эрдэнэ цагаан сумын зан Амгалан Баатар матцмын цэргийн адуу хааж байхдаа сумын зан солгөрчсөн Амин Бек нар үлдэж зүүн баруун талын магнат гарч ирлээ. Ардын цэргийн дугаар салбарын 30 жилийн од төрүүлсэн сумын зан Амгалан Баатар үзүүлсэн сумын зан Амин Бек нарт салбарын захирагч Дончин буу шагнал гардуулж байна. Алт мөнгөн медаль дуусгалын хэвс гардууллаа. Сэлгэр сайхан
Тадан нутагт дэлгэр сайхан зуны удиралд цэргийн энэ наадам ард цэргийн цэнгийн мандай болж өндөрлөө.